Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэн таны мэдлэг, сонголт, дадлын үр. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой минь төргий. За манай үргэлжлэл лайвууд маань нэг эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бол бид нэр бага насны хүүхдүүдийн хооллолт, бор хоолнд яаж оруулах тухай энэ сэдвээр ярих хэрэгтэй юм болов уу гэдэг. Бас хүмүүсээс ер нь бол нөгөө ямар сэдвээр ярил зүгээр үү, илүү та бүхэнд хэрэгтэй байна гэдэг тал тараас нэг ярилцаад байгаа л да. Тэгээс бага насны хүүхдүүдийн хоолтын асуудал их чухал асуудал байдаг. Тэг бас их олон ийм ялгaalтай ойлголтууд гараад тэрэн дээр эцэг эхчүүд ээж нэр их маргалдаа зүг буруугаа мэдэхгүй байх ийм зөвлөд байдаг юм аа. Ийм учраас бага насны хүүхдүүд гээд тэр үедээ хүмүүсээс ирж байгаа хүсэлж юу вэ гэхээр та бүхэн яг хоол хийж хоолны технологи зааж болох уу гэсэн. Бид нар угаасаа нөгөө ер нь хоолны технологи зааж үзүүлнэ. Хоол бүр яг хийгээд яах ёстой. Тэгэл хоол чинь технологийн асуудал байна, нэрвэлэх асуудал байна, хадгалтын асуудал байна, хооллох хэмжээний асуудал байна. Тэр үедээ л ямар сав суулганд хоолыг хийх вэ гэдэг ингээд зөндөө олон асуудлууд байдаг л да. Тэгээ энэ бүгд дээрээс бид нар бүр тийм технологийн үзүүлэлттэй тийм лайвууд явуулна гэж бол бодож байгаа. Тэгээд харамсалтай нь нөгөө энэ хөл хориотой холбоотойгоос бид нэр олуулаад суулж болохгүй гэж бас бодож байна. Ийм учраас түр бас энэ ажлаа жоо хойшлуулчаад байгаа. Бид нэр явандаа бол хийнэ. За ингээд өмнөх лайваараа бид нэр энэ хүчилшүүлтийн тэнцвэр бас нөгөө усны хэрэглээний талаар нөгөө хамгийн анхны хийсэн лайвтаа үргэлжлүүлж ингэж хийсэн. Ягдвал усны тухай хүмүүс их асуусан байсан учраас за ингээд лайвын доор үлдээсэн манай хоол зүйч пэйж хуудасны доор байгаа. Хуудсан дээр ингэж коммент бичсэн, асуулт бичсэн хүмүүсийн ганц нэг давхарцсан болон бас хүмүүст хариулах ёстой болов гэсэн юм асуултуудад бол хариулт өгье. Тэгэхээр би бас дахиж та бүхэнд хэлье. Ер нь шеэрлсэн газрууд дээр асуулт болон янз янзын зүйл бичээд бол бид нар бол тэрийг олж харж чадахгүй. Хамгийн гол нь хоол зүйч гэдэг энэ пэйж хуудсыг дагаж энд пэйж хуудсан дээр байгаа энэ лайвд энэ доор бичсэн багт бол юу яана. За та бүхнээсээ би бас нэг уучлахгүй гэж бодож байна. Яг тэгвэл өмнө би лайвынхаа үед нэг зураг аваад байсан. Би хашийн зураг авсан. Тэрийгээ би нэлийн юм тайлбар бичгтэйгээр тайлбартаагаар оруулна гэж хэлсэн боловч үнэндээ сая 3 өдрөөс хойш бол ажил ихтэй амжсангүй их ажилтай байлаа. Тэгээд маргааш амралтын өдөр учраас би маргааш орой бол та бүхэнд тэр тухайга нэлийн бас ахаа тайлбартаагаар оруулж гэж бол бодож байна. За асуултууд юу вэ гэхээр ингэ чинь хүмүүс их ингэж асууад байх юм. Би уул нь тайлбарлаад байгаа. Тэгсэн хэрнээ хүмүүс усыг олон дахин буцлах муу үсттэй. Тэр үедээ усыг буцлагчаар хүчил төрөгч нь алга болчихно үсттэй. Тэгээ тэрийг бүр зовлог ус гэж нэрлэнэ ч гэх шиг юм олон дахин юмнууд ингэ яа гэв. Тэгэхээр зэрэг би бол хэлээд байгаа шүү дээ. Усыг олон дахин мэдээж нэг усаа ингээл 3-4 удаа буцалгаал 5-6 удаа буцалгаад байна гэдэг ойлголт бол би байхгүй байх гэж бодож байна. За сайндаа 1-2 удаа магадгүй ус буцлагчийн доор танхны юунд үлдсэн усаа 2-3 удаа буцалгах тохиолдол бол байж ах болов уу гэж бодож байна. Тэгээд усыг бол ингэж олон дахин халуун ажиллагаанд оруулснараа нэг их эрүүл мэндэд тийм хортой бодис юм үүсээд ингээд аюул учрна гэдэг зүйл байхгүй хүмүүсээ. Хамгийн гол нь тэнд ер нь бол ус буцалгана гэдэг өөрөө химийн үзэгдэл биш. Энэ өөрөө физик үзэгдэл гэж ярьдаг. Усын зүгээр температур өөрчлөгдснөөрөө шингэн төлөөс хийн төлөв рүү шилжүүлж байгаа ийм процесс гэж ерөнхийдөө үздэг штеп. Тийм учраас энэ усыг олон дахин буцлах. За тэр үедээ л усыг буцлагчаар дотор нь байгаа эрдэс бодисууд нь алга болчихноо энэ төр гэд тиймэрхүү юм яриад. Тэгэхээр би ахаад хэлий ийм ойлголт бол байхгүй. Харин ч усыг яах юм бол тэнд эрдэс бодисууд буюу усан дотор ч кальци, магний гэл ингээл бас нэлийн хэдэн төрлийн эрдэс бодисууд бол байж байгаа ш. Тэгэхээр зэрэг тэр бодисууд бол тэгж ер нь бол би эхний удаа хэлжсэн шүү дээ. Халуун ажиллагаанд ороход хамгийн их өөрчлөлт өгдөг тэр шимт ижилийн бодис бол витаминууд буюу амин-дэмийн хувьд л яригадаад байт юм аа. Түүнээс биш бол юу болно их байхгүй. Эрдэс бодис, уурэг, өөхтөс, нүүрс ус энтер дээр бол нэг их тийм савлгаатай витамин шиг тийм савлгаатай үзүүлэлтүүд бол байдаггүй. Өөрчлөлт бол гарах үгүй л гарна. Яг 2.4 гэсэн тоо босруулсны дараа яг 2.4 чигээрээ байна гэдэг юм бол аахгүй. Зарим нь жоох ихсэн байдаг, концентрац нэмэгдснээс болоод зарим нь жоохон задрал үүсээд буурчихсан байдаг ингээд. Тэгэхээр хамгийн их тэгэхээр зэрэг ер нь бол энэ нөгөө технологийн процессын явцад хэрвээ бид нэр буруу технологиор боловсруулах юм бол хамгийн их алдагддаг зүйл бол амин дэм буюу витамин. Ер нь бол судалгаагаар бол
60 хүртэлх хувь нь бараг 60-70% нь алга болдог ийм амин нэмүүд. Витамин С бол бараг 100% алга болно шүү дээ. Ер нь бол дулаан ажиллагаа. Тийм учраас нөгөө нэг аль болох нөгөө ногоо жимсийг чинь халуун ажиллагаанд оруулахгүйгээр шинээр нэг шинэ ногооны салаат малаад гээд яриад идэх шалтгаан амин гол нөгөө амин нэмээ витаминал одоо авч идэх гээд байгаа ийм асуудал бол байж байгаа ш. Тэгэхээр зэрэг ийм юм бол байхгүй хүмүүсээ. Тэгэхээр усыг буцлах явцад тэр эрдэс бодис нь алга болоод тэрэн дотор юу ч байхгүй болоод за ус хүчил төрөгч нь алга болно гэж яриад байгаа. Хэрвээ одоо амьдрал дээр усны нөгөө H2O гэдэг юм задраад хүчил төрөгч ус төрөгч хоёр бол задардаг бол одоо тийм юм бол байхгүй штэ. Тийм юм болох га. Зүгээр тэрийг би нөгөө юутай холбож яриад байна уу гэхэл ингэж бодлоо л да зүгээр усан дотор 1% орчмын нэг ууссан хүчил төрөгч гэж байдаг. За тэрний асуудалтай холбож яриад байна уу гэж байна. Тэгээд тэр бол ихэнхдээ ямар асуудал төр очиж яригддаг вэ? Далай тэнгисийн усанд байгаа уусан хүчил төрөгчийн асуудал. Тэр нь байх ёстой хэмжээндээ байхаараа нэгдүгээр усны бохирдлын асуудалтай холбоотой. Хоёрдугаар тэр нөгөө далай тэнгист ургаж байгаа ургамал энтергээд тэр юмтай холбоотойгоор энэ уусан хүчил төрөгчийн асуудал бас яригддаг. Бидний одоо өнөөдрийн ус уцалгаа дууж байгаа тохиолдол бол иймэрхүү зүйлүүд байхгүй. Тэгэхээр ийм одоо буруу зүрх зүйлүүд. Тэгээд яг бидний хувьд бол одоо миний хувьд ч гэсэн энэ нөгөө гадуур байж байгаа энэ тэнд бичсэн хоолт ижилийн зүйлүүдийг одоо зөвлөгөөнүүд байгаа шүү дээ. Янз янзын хүмүүсийн орчуулга юм бол янз янзын бичсэн зүйлүүдийг бас нэг уншаад хойноос нь хөөцөлдөөд ингээ яваад байдг нь бас нэг талтай алдаа байдаг юм болоо гэж бид сүүлийн үед хараад байна. Яг үл ингээд хүмүүс асуугаад ахаар нь зэрэг бас жоохон үзлээ л дээ. Тэгээ манай оюутнууд бас надад туслаад энд ингээ бичсэн байна, тэнд ингээ бичсэн байна гэд ингээд бас тэд нар өөр надад байнга л мэдээлэл өгчөөд л тэгээ тэрийг ингээд аваад үзсэн чинь маш их алдаатай мэдээллүүд их явд юм байна. Шинжлэх ухааны бус хүмүүсийг төөрөгдүүлсэн. За тэгээ энэ буруу мэдээлэл газар авна гэдэг бол хүмүүсийн хоолтын байдалд нөлөөлнө. Хоолтын байдалд буруу нөлөөлөл үзүүлэх юм бол эсвэргээрээ тэр буруу юмд итгэсэн хүн өөрөө эрүүл мэндээрээ хохирно. Үр хүүхдээ хохирно. Тэгээ ийм учраас тэр буруу мэдээллүүдийг засах ёстой гэдэг үүднээс л бид нэр энэ лайвыг хийж байгаа. Тэгээ энэ пэйж хуудасаараа хөгжүүл тэгээд ганцхан одоохондоо бол бид нар ганцхан лайв яваад явандаа бол ингэж байна. За тэгэхээр устай холбоотой ийм зүйлүүд. Тэгэхээр олон одоо 2 3 буцалгах. За тэгээ буцлах явцад тэр хүчил төрөгч алга болох, эрс зүйц алга болох тийм асуудлууд бол байхгүй. Харин буцалгахад бол биднэрт нэг сайн авсраад идэг нь одоо энэ 2 лайвын туршид яригдсан зүйл бол буцлагчаар зэрэг pH нь нэмэгдээд буюу тэр орчин гэж сайжраад байна гэдэг. За ус уух цуг ямар байх вэ гэдэг ингээд яриад байгаа. Тэгэхээр том хүн бол өдөрт 8 аяг ус, хүүхэд бол 5 аяг усыг бол ууж явах хэрэгтэй. Энэ нь бол цай бөгөөд элдв хангаа ундаа уусныг бол шингэний хэмжээнд оруулахгүй гэдэг дээр бол ер нь хоол зүйчид дэлхийд даяараа нэгдээд байгаа гэж бол би та бүхэнд хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэгэхээр хамгийн ихний ус уулт бол би та бүхнийг нэг зүйл хэлээд байгаа нь дүнгэс сэрснийхээ дараа өглөө өвлийн илгээ тайлаад бүлээн сайхан буцалсан ус уух нь бол илүү эрүүл мэндэд хэрэгтэй шүү. Бүр шаардлагатай гэж үзэх юм бол ширгээж уух юм бол илүү ач холбогдолтой. За энэ та нарын биеийн жинг барихт ч гэсэн чухал байна. За биеийн жинг барина гэдэг чинь ерөөсөө энэ бодисын солилцооны үйл ажиллагааг хэвээ явуулах тухай асуудал. Ерөөсөө биеийн жинг буюу энэ тархалт гэдэг зүйл чинь өөрөө эмгэгийнхээ нэр томьёондоо бодисын солилцооны эмгэг өвчин гэж явдаг. Тэгэхээр энэ бодисын солилцоог хямраад ирэхээр зэрэгэл хүмүүс биеийн жинг нэмэгдэх буюу үндсэндээ бие дотор агуулгаж байгаа өөхний агууламж нэмэгдэж ирээд нэмэгдсэн өөх нь өөрөө чөлөөт өөхний өвчлүүд энэ төр үүсгэл. За тэгэл ингээл цаашаа явсараа нөгөө олон төрлийн өвчин үүсгээд байгаагийн шалтгаан ч юм бол эндээс бол гарч ирж байгаа маа. Тэгэхээр зэрэг бодисын солилцоог хэвэн байлгах чинь бас энэ буцалсан ус өглөө олон уух, за бүр ширгээж уух гэдэг бол үнэхээр чухал. Тэгэхээр та бүхэн хэрвээ энийг үнэн гэж бодоод итгэнэ үү, худлаа гэж бодоод өөрөөр шалгаж үзхийг хичээнэ үү, өөрсдөө мэдээд ямар ч байсан туршаад үзэх хэрэгтэй. Яг ингээд туршиж үзээ та хэд одоо нэг дор хаяж нэг 3 сар гээд 6 сар уугаад үз. Тэгэхэд өөрсөн чи аяанда мэдрэмж нь гараад ирнэ. Тийм учраас энэ өнөөдөр одоо энэ лайв үзэж байгаа болон цаашдаа лайвын видеог давтаж үзэх, цаашдаа нэгэндээ мэдээлэл дамжуулах чадвар юм бол тул ирэх юм бол бидний үйл ажиллагаа цааш нь хүмүүст илүү шеэрлж хүргэх юм бол одоо сая миний хэлсэн зүйлийг бол та бүхэн бас хүмүүст хүргээрэй гэж хэлхийг бол хүсэж байна. За тэгээд бус үед бол ингээд орой олтол унтахаа хүртэл нөгөө 8 аяг уусаа яаж одоо хувааж уух вэ гэдгээ та бүхэн өөрөө мэдэх нэ.
За ус уцлах сав ямар байвал зүгээрээ гэдэг асууад байна. Тэгэхээр ер нь ус уцлах сав бол тэгээд хүнсэнд хэрэгжилж байгаа одоо гэр орондоо ашиглаж байгаа ямар ч савыг бол хэрэгжилж бол болно л доо. Тэгвэл тэн дээр нэг зүйл одоо нэг хэдхэн жилийн өмнө одоо нэг манайхан нэг тийм халуун тоогоо гэдэг нэг юм тийм ширмэн чим шиг нэг юм хар тоогонууд аюу хэрэгэлдэг гэсэн. Эднэр бол ер нь дими. Тэгэхээр ус уцлахыг гэвэл ер нь бол юу яа да. Никл сав тэгээ шилэн савнуудад бол буцлаа. Одоо сүүлийн үеийн нөгөө буцлагж хоол хийж болдог шилэн савнууд зөндөө болсон шүү. Тэгэхээр шилэн сав ашиглаж болно. Тэгвэл зүгээр никл кастролуудаа ашиглаад ингээд хийчих болно. Түүнээс биш одоо за паланта сав ч гэсэн ашиглаж болно. Гэхдээ хамгийн гол нь палан чинь бүрэн бүтэн байх хэрэгтэй. Дотроо ямар нэгэн палан хохорсон, хагарсан энэ төр байх нь бас дийлэн таатай биш ээ гэж хэлхийг хүсэж байна. За мөнгө аянд усын жуухлаар зэрэг ямар байх вэ гэдэг ингэж байна. Тэгэхээр мөнгө аяны хувьд бол хамгийн гол нь тэр нөгөө мөнгө аянаас мөнгөний ионоо шилжүүлэх тухайн асуудал. Тэгээ мөнгөний ион бол өөрөө бас нөгөө одоо үрслийн эслэг үйлчилгээтэй энэ төр гэдээ бас их тийм эерэг тийм комментууд бол эерэг одоо тийм мөнгөний ионтой холбоотой тийм зүйлүүд бол байдаг. Тийм учраас тэр мөнгөний ионыг шилжүүлэх гэж хийж байгаа. Зүгээр тэр мөнгө аянд усыг хийж тавьснараа юу яахгүй pH-д бол нэг тийм онцгийн өөрчлөлт бол өгөхгүй харин өөр одоо эрүүл мэндийн ач холбогдолтой байна. Тэгэхээр монголчууд бол угаасаа уламжлалаараа мөнгө аянд ус хийгээд бага хэмжээний температурыг бууруулад ингээ уудаг бол тохиолдол нь тэр үедээ хонуулж уулгах ч гэсэн тохиолдол. Гэхдээ нэрээ би хонсон усан дээр нэг зүйл хэлье гэж бодож байна. Ер нь бол нөгөө манай пэйж хуудас чинь хоол бол им гэсэн байгаа. За тэрийг маань зарим хүмүүс бас нөгөө им хоол хоёрыг зүрлэлээ гэж хэлж байна. Зарим нь зүрлэж болохгүй гэж ингээд коммент өгöd. Би бас энд нөгөө юу оруулсан байгаа. Тэгэхээр хоол бол им гэдэг үгийг эртний Юан гүрний Хувлаа хааны хажууд байсан Монголын бодог одоо бүр бахархал болон тийм одоо хоол ундааны дгийг боловсруулсан их отож хүний хэлсэн үг юм байна. Тэгэхээр хоол гэдэг бол имтэй адилхан үйлчил гэдэг шүү. Им ямар хурдан үйлчилдэг вүлээ тэрнтэй адилхан хоол гэдэг зүйл бол маш чухал үйлчил гэдэг шүү гэдгийг илэрхийлж тэр хөсгөө гэдэг тэр агуу хүн бол хэлсэн байгаа. Тэр хөсгөө мэрэгний хөсгөө отжийн боловс одоо бидэнд үлдээсэн эдэн ондааны товчтол гэж ном байдаг. Тэр номон дээр яг бичээстэй байдгаараа юу гэж яддаг гэхээр зэрэг хонуулсан ус хор мэт гэж байдаг. Тэгэхээр ер нь бол усыг бол хонуулж явах нь төдийлөн одоо таатай биш гэж бол би та бүхэн зөвлөмөр байна. За дараагийн нэг хүмүүсийн асуугаад байгаа зүйл нь юу вэ гэхээр хүний биеийн хүчил шүлтийн тэнцвэр гэж яад юм бэ? Тэр яаж хэмждэг юм бэ? Энэ төр гэл нэг юм зүйлд асууад байна. Тэгэхээр хүчил шүлтийн тэнцвэр хазаатлаа бол удна. Хүчил шүлтийн тэнцвэр алдагдлаа бол удна. Зүгээр янз бүрийн хүнд өвчтнүүдийн үед хүчил сүнтийн тэнцвэр алдагдаад клиникийн янз бүрийн хүндрэл үүсдэг ийм тохиолдлууд бол зөндөө байдаг. Тэр бол эмчнэр нүүр тулдаг асуудал байна. Хүн бол өөрөө би та бүхэнд хэлсэн хүчил шүлтийн тэнцвэр гэдэг бол хүний биеийн эрүүл мэндийн одоо тэр бодис сүлцээ хэвээ явагдах. Хүн өөрөө тэр амьд оршихын нэг үндэс басан гол үзүүлэлт. За тэгэхээр цусны pH гэхдээ чинь байнгын тэр тогтмол тоонд л байж идэг. Тэрнээс дээш л доошлох юм бол нөгөө яа зүрийн асуудал үүсдэг, эмнэлэг зүйн янз бүрийн хүнд өвчлөлүүд яаж ирнэ. Тэгэхээр зэрэг хүчил шүлтийн тэнцвэр бол өөрөө бол уул нь бол нэлээд тийм тогтвортой байдалтай байдаг. За тэгээд тэр хүчил шүлтийн тэр хүний хүн одоо хүчлэг хүнс идээд шүлтлэг хүнс идээд чи хүчил шүлтийн тэнцвэрийг энэ бие чинь өөрөө нөгөө барихын тулд маш удаан үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Тэрэн дотор нь одоо би та бүхэнд хэлсэн фосфатын буфер гэж байгаа, уургийн буфер гэж байгаа юм олон юм системүүд тэрэнд ингээ ажилдаг. Хэрвээ хүн одоо удаан хугацаагаар маш их хүчлэг хүнсүүдийг хэрэглээд авах юм бол аяанда тэр хүчил шүлтийн тэнцвэрийг цогцуулах гэж явж байгаа тэр юм чи өөрөө хүчин өгсдөх юм цаг мөч ирдэг байна л да. За ингээд юу вэ? За тэгээ хүчил шүлтийн тэнцвэр хамгийн их алдагддаг нэг одоо хүчилшилт явагддаг одоо хүний биед хүчилшилт явагддаг нэг хүнд эмгэг бол чихрийн шижин өвчний үеийн хүндрэлээ явцад кетоны биеүүдийн үүсэлт нэг өөх тосны задралын дутуу юмнууд явагдаад тэнд кетоны бие үүснээс болоод кетоны бие ер нь бол хүний биед үүсэж идэг. Гэхдээ тодорхой хэмжээнд үүсэж явах хэрэгтэй. Гэтэл тэр чихрийн шижинтэй хүмүүст их болдог. Тэгээ ингээ кетоны бие үүсэнтэй холбоотойгоор тэнд хүчилшилт явагснаар болоод чихрийн шижинтэй зарим хүмүүсийн амнаас нь ингээ ацтон шиг зүйлүүд ингээ үнэртэй байдаг. Тэр тиймэрхүү юмнууд байж идэг шүү дээ. Ер нь бол эмнэлэг дээр юм янз бүрийн өвчтөн хүмүүсээс ч үнэр ингээд мэдрэгдээд тиймэрхүү юмнууд байгаад байдаг. Тэгэхээр ийм хүчилшилт үүсдэг тийм процессууд бол байна.
За тэгээ хамгийн сүүлд миний хэлэх гэж байгаа зүйл бол та бүхэн тэр идэж ууж байгаа зүйлсээ pH үүдийг бол ерөнхийдөө харсан. Усны pH ямар вэ? Яахын тулд усыг уудын. Тэгэхээр ус ууж байгаа зорилго нь монголчууд хүчлэг хүнсийг иддэг байснаа усаа ширгээж ууж ширгээсэн ус эмээ их гэж бичээд энэгээрээ дамжуулаад тэр хүчин шүлтийн тэнцвэрийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ийм уламжлал манад байсан байна. Тэгэхээр зэрэг энийг зохицуулах гэж тухайн хүмүүс ингээд одоо энэ дэлхийгээрээ л хүмүүс ингээ янз янзын зохицуулт юм юунуудтай байгаа л да, уламжлалтай байгаа л да. Тэгэхээр манад бол энэ усаар зохицуулаад байна. Тэгэхээр ус уух гэдэг нь бол өөрөө маш олон үүрэгтэй гэж бол бид нар ярьсан шүү. Тэгэхээр зэрэг бид нар цус ярьсан. Тэгэхээр ус баг хуудаг хүмүүсийн цус бол өтгөрөх магадлал бол маш өндөр. Ус дутагдаад ирэхээр зэрэг л ерөөсөө энэ хүний биед явагдаад байгаа энэ бацин солилцооны асуудал ч өөрөө хүндэрдэг. Тэгэхээр цус өтгөрнө гэдэг бол ерөнхийдөө бие шингийн хэр уудаг билээ гэж бодох тэр юмр бол зайлшгүй аваачих ёстой. Тэгэхээр та бүхэн одоо энэ хэрвээ эрүүл бай гэж бодоод тэгээд цаг зав гаргаж энэ лайв үзээд энэ бичлэгийг үзээд ингээд шинэ мэдээл одоо шинжлэх ухааны суурилсан юм хоол зүйн мэдээллүүдийг сонсё гэж бодож байгаа бол одоо бидний хэлж байгаа зүйлүүдийг бас бодит ажил болгох ёстой. Ингэжээш нөгөө бид нар бас зорилгодоо хүрэх ёстой. Бид нар чи энийг хийснээрээ нэг хүнийг ч гэсэн эрүүл болгоё л гэж ингэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр хүчил шүүртийн тэнцвэр гэдэг бол их чухал зүйл байна гэд. За тэгээ хүчил шүүртийн тэнцвэртэй холбоотойгоор би өмнө нэг жишээ ярьсан шүү дээ. Фосфатын буфертэй холбоотойгоор одоо нөгөө хүчил шүүртийн тэнцвэрийг зохицуулах гад яснаас нөгөө юг татагдж ирээ тэрнээс болоод фосфаттай холбоотой кальц татагдж гарч ирснээс болоод одоо яс эргэжилт гэдэг өвчин. Тэгэхээр маш их одоо хүчлэг юм идээд тэрийгэ буцаас харамжуулах үйл ажиллагаа хийхгүй байх юм бол хүссэн үсээгүй яс эргэжилтэнд өртөх нэг нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн утгатай. Тийм болохоор зэрэг одоо бидний үргэлжлүүлж ярих гэж байгаа энэ хүүхдүүдийн хоолтон дээр бас гарч ирнэ. Тэгэхээр та нараас нэг зүйл гуйх нь та нар хүүхдүүдтэй ийм амиар хүчлэг нь 2.1 эдтэй 3.1 эдтэй ийм хүчлэг орчинтой ийм зүйлүүдийг маш болгоомжтой хэрэглүүлээч гэж гуйх гэдэг. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид нар одоо чихэрлэг ундаа одоо дэлхийн брэнд болсон Coca-Cola ч юм уу бити уулга гэж бол хэлж бол үнэхээр чадахгүй болсон юм цаг үе ирсэн байна. Тэгтээ хэрвээ хүүхдүүдэд эрүүл байлгая гэж бодох юм бол эрүүл нас үеийн түргье гэж бодох юм бол ер нь бол энэ хүчлэг ундаанууд. Тэгэхээр ерөөсөө би та бүхэнд хэлсэн хийж өгсөн ч бай, хийжүүлээгүй ч бай. Жимсний ундаач бай, ногоон цайны ундаач бай. Ингээд энэ бүх ундаанууд бол ямар ч байсан Монголд байгаа ундаанууд бол бүгдээрээ маш хүчтэй хүчлэг орчинтай байна. Тийм учраас хүүхдүүдтэй энэ ундааг баг уулгаач гэдэг. Тэр бид нар тэр хүүхдэд юу явж байгаа гэдэг бид нар хэлж мэдгүй шүү. Тэд нар чинь эрүүл өсөд байгаа юм шиг хэрнээ нэг мэтгэл биднэрт айхтар өвчин сонсох учраас анхаараач гэж ингэж хэлэх гээд байгаамаа. За ингээд эхний сэдвтэй холбоотой лайв бас асуултанд хариулахад нэлээд их цаг авчлаа. Та бүхэн мөнөөчлөрөө одоо дараагийнхаа сэдв рүү яг тэгвэл өнөөдөр чинь бид нөгөө бор хоолны тухай хүүхдийг яаж хоолнд оруулах уу гэдэг талаар ярилцна гэсэн учраас мэдээж яг энийг сонирхсан хүмүүс хараа сууж исэн болов. Гэхдээ саяны бидний одоо хүчлэлийг pH орж ус уулгах хүчил шүлтийн тэнцвэрт гэдэг бол өөрөө хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой учраас та бүхэн бас энийг илүү зүйл байсан гэж бити ойлгоорой, ойлгох хичээрээ. За тэгээ хүүхдийн хоол гэдэг бол маш чухал. За миний амьдралын бараг 20 жил хүүхдийн хоолтын асуудлыг яаж сайжруулах вэ гэдэгт одоо зарцуулагдаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, сургуулийн хүүхдийн хоолыг яаж одоо дэвшлүүлэх вэ гэдэг асуудал. Тэгээ Монгол улсад бол бас их давуу талаа даа. Манайд нийт хүүхдийн маань 80%, нийт сургуулийн насны хүүхдийн маань 4-5% нөлөө уучлаарай. Ямарс 90% нь сургууль тамрагддаг, цэцэрлэгт тамрагддаг байхгүй. Тэгэхээр манай улс хэрвээ сургууль цэцэрлэгийн хоолыг сайжруулж чадах юм бол бид нэр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг ч хамгаална. Дээр нь хүүхдүүд маань зөв болоод ирэхээр гэр орондооч гэсэн бас эдукаторууд аав ээжтэй бас тийм зөв нөлөөлөл үзүүлж чадах юм бүлэг байгаа байхгүй. Тийм учраас бид нэр энэ хүүхдийн хоолн дээр бол бас гойд анхаарч одоо манай ахын бол энэ л бол их олон жил ажиллаж байна. За тэгээ хүүхдийн хоол бол маш чухал. Тэгэхээр би нэг зүйлээр тайлбарлаж хэлье гэж байна. Хүүхэд гэдэг одоо та нар байшин барихтай адилхан гэж бодож болно. Би ер нь хүмүүст энэ тэнд очиж лекц уншихтаа ингэж бас ойлгуулахыг хичээдэг. Тэгэхээр хүн байшин барихтаа
аль болох чанартай тоосгоор чанартай одоо юмар чанартай олон жил ашиглах байшин барихын төлөө л явна. Хэрвээ муу юмар барьчвал тэр байшин яадаг вүлээ та бүхэн мэдж байгаа ш. Тэгэхээр хүүхэд яг адилхан. Одоо үндсэндээ байшин баригдаж байгаа юм шиг тэр хүүхдүүд маань нөгөө анаболизм буюу одоо дандаа нөгөө нэг тийм нийлэгжилт их явж байгаа байхгүй. Дандаа шинэ эд эсүүд, эргэтэн системүүд бүрдэж, томорч энэ тархи гэхэд жишээ нь ерөнхийдөө тархины бүтэц центр гэдэг бол насан турсан хүнтэй төстэй юм шиг боловч хэмжээний хувьд бол баа. Тэгэхээр тэр бидний дайнд хүртлээ ингээд томор. Тэгэхээр дандаа юм нийлэгжилт одоо байшин барьж байгаа юм шиг шинэ юм үүсэл өргөдөөл ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг тэрэнд бид нар нөгөө тэр ингээд өргөдөөд тэр шинэ эд эсүүд ингээд үүсээд ингээд явхад энийг юу үүсгэж байгаа юм гэхээр зэрэг тэр хүүхдүүдийн идэж ууж байгаа хоолоор дамжуулж орж байгаа нөгөө шимт хижээлийн бодисууд уураг өөхтөс нүүрс ус амин дэм эрдэс бодис гэд ингээд нөгөө ус гэд ингээд 6 үндсэн шимт хижээлийн бодис дээр нь биологи идэвх бодис гэд энэ хоолоор дамжиж орж байгаа шимт хижээлийн бодис чинь ингээд үрж нөгөө тоосох шиг үрж нөгөө хүүхдээ маань ингээд том болгож байгаа байхгүй. Гэтэл бид нар нөгөө нэг хүүхд бол тэрсээ тэргүүл өндөр том болно. Яачсан өсөж том болно шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд нөгөө чанартай шимт хижээлэг хоол өгөхгүй байхаар зэрэг нөгөө өргөдөж байгаа юм маань нөгөө нэг чанаргүй тоосгоор ч юм уу байшин барьж байгаа юм шиг юм болчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүүхдийн хоол гэдэг бол өөрөө маш чухал зүйл болж хуурж байгаа. Тийм учраас дэлхийн бүх улс орны хүмүүс хүүхдийн хоолн дараа анхаарат байгаа. Нөгөө ингээд байшин хүүхд гэдэг энэ байшинг зүг барихын тулд чанартай барихын тулд энд ингэж анхаарат яваа даа гэсэн утгатай. Тэгэхээр бид нэр хүүхдтэй яаж. Тэгэхээр зэрэг одоо ер нь ингээл харахаар хүмүүс нэг ганцхан амин дэм ч юм уу, уураг ч юм уу гэд ингээ яриа та. Гэтэл хүүхдийн биед ганцхан уураг хэрэгтэй биш. Ганцхан амин дэм хэрэгтэй биш. Уураг өөхтөс нүрс ус. Амин дэм эрдэс бодис. Биологи идэвхт бодис бүгдэрийг хэрэгтэй. Тэгжээч тэр хүүхд маань өөрөө чанартай ингэж нөгөө бие махбодоо бүрдүүлж авч эрүүл сарвал иргэн болж төлөвшгнэ. За тэгээд ер нь бол би бас өмнө нас дуржсэн бол ер нь бол хүний амьдралын ихний 1000 хоног гэж ярьж байгаа. Тэгэхээр зэрэг ээжээ хөвлөд бий болох цагаас өсвөлээд 2 нас хүртэлх хугацаа бол тэр хүүхдийн насан туршийн эрүүл мэндэд шийдвэрлэх үүрэгтэй байдгаа яриа та. За тэгээ энэс үүдэлтэйгээр өнөөдөр бид нэр яг энэ хүүхдийг бор хоолнд оруулах гэж ямар үүдэл. Тэгэхээр энэ ээжээс төрсөн хүүхд бол ингээд хөхөөрөө хоолж байгаа. Ер нь бол дэлхийд даяар эхийн сүг орлуулах тийм одоо сүүн тижэл бол гараачгүй цаашдаач гарах боломжгүй болов гэж бодож байна. Тэгэхээр ээжийн сүг бол өөр ямар нэгэн тижэл бол орлох бол боломжгүй. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн шалтгаанууд байж болно. Өвчин зовлон, хагцал янз бүрийн байж бол энэ үднээсээ хөхөө идэж чадахгүй өсөж байгаа хүүхдүүд бол зөндөө байна. Гэхдээ эднэрийг одоо шийтгэхийн тулд тэр хүүхдийн сүүн тижлүүд гарчаад байгаа. Түүнээс биш тэр хөхн байж хахад тэргээр тижээгээч хөхөө идүүлэхгүй тэргээр тижээгээч гэж бол тэрийг гаргаагүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой. За тэгээ хүүхдийн хоолтой холбоотой ингээд бас зөндөө номнууд бол байдаг. За миний бодлоор бол хүүхдийн хоолт шимт хижээлтэй холбоотой энэ ном бол бас харьцангуй бас нэлээд дэлгэрэнгүй бичигдсэн бас хүмүүстийг ойлгомжтой юм бол ном бол байж байгаамаа. За тэгээ хүүхд маань ээжээс төрсний дараа ээжийнхээ сүүгэдлээ. За хүүхдээ хизэнээс одоо хоолнд оруулах хэрэгтэй юм бэ. Ер нь бол бор хоол гэдэг нь бол монголчуудын хэлдэг үг. Биднэрийнхээр бол ерөнхийдөө бид нар бол хүүхдийн шилжилтийн үеийн хоол нэмэгдэл хоол гэж бол бид нар бол ярьдаг. Хоол зүйчтэй хувьд бол ер нь эмчнэрийн хувьд ч гэсэн хүүхдийн эмчнэрийн хувьд ч гэсэн нэмэгдэл хоол гэж ярьж. За нэмэгдэл хоол гэдэг нь юу вэ гэхээр хөхөө өгч байгаа хүүхд маань хөхөн дээрээ нэмж хоол идж байгаа. Нэмэгдэл хоол гэж. За тэгээд энэ хүүхдэд энэ нэмэгдэл хоол нь бас ач холбогдолтой байна уу? Ер нь ямар хоол өгвөл гэдэг энэ судалгаа бүр 1920 онд Шведийн нэг хүүхдийн эмч хэрэгжүүлсэн байдаг. Тэгээд тэр эмчийн судалгаагаар бол хүүхдүүд бол маш зөв нэмэгдэл хоол өгөх нь бол тухайн хүүхдийн өсөлт хөгжил одоо бүх юмд их эерэг нөлөөтэй юм байна гэдэг судалгаа бол 1920 онод үед бол гарч ирсэн. 1960-аад оны үед Америкийн нэгдсэн улсад юу яасан байдаг юм л да. Хүүхдэд ер нь хэдэн сараас хоол өгөх гэдэг ийм туршилтууд хийж үзээд бүр 2 сартаа хүүхдэд энэ төр хоол өгч үзчихсэн. Тэгээ 2 сартаа хүүхдэд энэ төр хоол өгөхөд бол тухайн үед бол болмоор болж байгаа юм шиг л ингээд дүр зураг үүсчихсэн ч гэсэн цаашдаас эрсдэлтэй байх юм байна гэдэг болгоомжлол эмчнэрт гарсан байдаг хүүхдийн эмчнэрт. Ингээд ер нь бол судалсаар агаад өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол хэдэн сараас хүүхдэд хоол өгөх вэ гэхээр зэрэг ерөнхийдөө 6 сар гिचэлж байгаа. Зарим орнуудын хувьд бол 5 сараас нь эхлээд нэмэгдэл хоол өгдөг орнууд ч бас дэлхийд байна. Тэгэхээр ерөнхийдөө 5-6 сараас хүүхдэд тэр бор хоолнд оруулах тэр процесс явагдаж эхэлж болно гэсэн утгатай. Яагаад 5-6 сар гэдэг юм гэхээр тухайн хүүхдийн маань
одоо хоол уусруулах зам эргэтэн системийн тэр юм одоо хоол ундны зүйлийг хүлээж авах чадвартай нэгдүгээр холбоотой. Хоёрдугаар хоол уусруулах ферментүүдтэй холбоотой. Ферментүүдийн тэр үйл ажиллагаа. Гуравдугаар энэ хүүхдийн залгуур болон одоо энэ амны хүндийн одоо тэр булчингуудын үйл ажиллагаатай холбоотой гэдэг маш олон зүйлээс болоод ингэж бол энэ зүйлүүдийг бол энэ хугацааг бол товсон бол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө манай улсад бол 6 сартаас нэмэгдэл хоолнд оруулж болно гэсэн юм зөвлөмжтэй бол байж байгаа. За тэгээд 6 сараас өмнө харин бас нэг ээж надаас бүр зорж асуусан. Тэр юу вэ гэхээр зэрэг ээжүүд ингээд хөхөр хоолж байгаа нөгөө 6 сараас өмнөх хүүхдүүдэд ус өгж болно, өгж болохгүй гэдэг ингээд зөндөө юм маргаантай юмнууд байгаад байдаг гинэ. Тэгэхээр ер нь бол хөхн хангалттай. Хөхний сүг нь хангалттай байж байгаа. Тэрэндээ бүрэн садж байгаа тийм хүүхэд бол нэгдүгürt өөрөө ус ууй гэж тийм таагүй байдал үүсч уйлгамж өөр тийм байдал үүсэхгүй нэгдүгürt. Хэрвээ эхийн сүг хэрвээ бага инээдэрээ хангалтгүй байдаг бол мэдээж нэмэлт тэжээлүүд өгнө. Нэмэлт тэжээлүүд өгж байгаа тохиолдолд нэмэлт тэжээлийн хэрэг буруу концентрацтаар найруулж энэ хийх юм бол хүүхдийн бөөрөнд их халаатай байдаг гэдгийг та бүхэн угаасаа мэдчихэж байгаа. За тэгэхээр зэрэг ер нь бол ингээд зөвлөмжүүд гадны орнуудын ингээд юмнууд одоо бас хуучны эмчнэрийн юу ч гэсэн ингээд сонсож байгаад бол хүүхдээ ер нь бол 3 сартаагаас эхлээд өдөрт хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол хүүхэд нь юм уух гэдэг, цангаад байгаа. За мөн дулааны улиралд халуун одоо зуны халуун болчоод тэгээд ингээд дулааны улиралд нөгөө их хүлрэлт өгж байгаа. Ингээд нөгөө бид нэр ихний юун дээрээс шүү дээ усны тэнцвэрийн асуудал гэж ярьжсэн тий. Тэгэхээр энэ тэнцвэрт байдал хэрэг нөлөөлөд ирэх юм бол нөлөөлж байна гэж үзэх юм бол хүүхдэд нэг 20 г орчим ус өгөхөд бол ямар ч бол асуудал байхгүй. Тэгэхээр буцлагсан сан цэврээс аваад хариуцсан юм буцалсан усыг өгөхөд бол харин тэр усаа харин чихэртэй өгнө гэдэг бол их буруу гэж хэлхийг бол өсөж чинь. Тэгэхээр чихэртэй бол өгч бол ерөөсөө болохгүй. За яаж чихэртэй өгч болохгүй юм бэ гэдэг ихэр зэрэг. За тэгэхээр зэрэг та бүхэн сайн ойлголоо. 3 сараас эхлээд бага хэмжээний ус өгөх тийм шаардлага үүсэх юм бол буцсан цэвэр сайхан усыг өгж болно. За 6 сараас нэмэгдэл хоолнд оруулж эхэлнэ. За нэмэгдэл хоолнд оруулахад хамгийн эхлээд юу өгөх вэ гэхээр зэрэг хамгийн эхлээд ер нь бол ногооны шөл, маш шингэн зутангууд өгч болно. Ногооны зутан, будааны зутан. Зутан гэхээр та бүхэн өөрсдөө ээж зутан гэрэ тэр биш. Маш шингэн тийм зутангуудыг өдөрт 20-30 г-аар 1-2 удаа, тэгэл 3 удаа гэд ингэж явсаар хаад нэг ойролцоогоор 6 сар хагастай болох 6 сар нэг 21 хоногтой болох инээд дээрээ үед бол хүүхэд маань өөрөө хоолнд ингээд дадаад ирэхэр зэрэг юу яж болно. Ингээ хоолоо нэмэгдүүлсээр хагаад ер нь бол хүүхэд явандаа бол нэг ой гарантай энэ төр болоход бол нэг 150-аас 250 мл ийм хоолыг бол нэг удаа идэх. За тэгээ өдөрт 3 удаа хоол өгөх энэ тогтолцоонууд бол үүсч болно. За мөн хүүхдэд тараг уулгаж болно. За тэгээ нөө сүүгийг багсгачаар магадгүй зарим ээж хөхнөөсөө гаргах чинь. За ингээд хөхнөөсөө гаргаж ч юм уу сүүний хэрэглээнд багасаад ирсэн тохиолдолд хүүхдэд заавал 2 аяга сүү өдөрт заавал уулгаж явах хэрэгтэй. Эсвэл тараг тий. Ингээд цагаан эдэг нь сүү таргийг бол заавал идүүлж уулгаж явах хэрэгтэй. За тэгээ ийм байдлаар хүүхдийг хоолнд оруулж игээд за тэрийг яаж бэлдэх вэ гэдэг асуудал нь бол мэдээж одоо бүр технологи харуулж агаад ингээд тэгээд идэж унаа гэд харуулвал илүү та бүхэнд ойлгомжтой болов гэж бодож байна. Тэгэхээр маш тийм шингэвтер хоолуудаас эхлээд оруулж болно. За ясны шүл, шингэвтер махны шүл гэд ингээд ийм юун дээр бэлтгэсэн тийм маш шинхэн хоолуудыг өгөөд шингэн зутан маягтай өгж аваад айжмдаа хүүхэд ч өөрөө хоолоо залгиад нэгдүгээр сайн залгиж чадаад хоёрдугаарт хүүхэд маань өөрөө тэрэндээ дуртай идэх юм юу үсэд тэгээ хүүхэд маань өөрөө ямар нэгэн зовир илэрхгүй одоо гүйлэхгүй гиз мэдсэн зүгээр хоол унд нь одоо өтгөн шингэн хэвийн байдалтай ингээд байгаад юм бол ээжүүд бол санаа зовлтгүйгээр ингээд хоолоо шилжүүлээд ингээд явчих болох нэ. За тэгээ ер нь бол хүүхдийг 3 нас хүртэл нь бол ер нь бол дандаа тусны хоол хийж өгч байгаа нь илүү оновчтой. Томчуудын хоолноос өх нь бол тийм ч таатай зүйл биш. Ягдвал томчуудын хоолн дотор янз бүрийн хамтлагчуд орсон байдаг. За тэгээ бид нар хүүхдүүдийг хоолнд оруулахдаа нэг зүйлийг анхаарах юм нь хүүхэд 2 нас хүртлээр энэ амтан дотор чинь хил чи өөрөө 5 бүлэг ингээд амтыг мэдэрдэг юм өөрийн рецепторуудтай байгаа. Тэгэхээр ер нь ээж хүүхдэд хамгийн түрүүнд юуны амтыг мэдрүүлнэ, юуны амтыг их гоё байдлаар мэдрүүлж чадна тэр цаашаа тэр хүүхдийн
одоо хооллох дадал зуршлыг илэрхийлээд явааддаг. Тэгэхээр зэрэг том болсныхан дараа аав ээжүүд ингэж яриад байдаг. Манай хүүхд ерөөсөө тийм мэддэггүй. Тэгэхээр зэрэг тэр яг бор хоолнд оруулж явах тэр цаг хугацаанд би хүүхдээ яаж хоолж исэн бэ гэдгийг эргэж бодох хэрэгтэй. Хэрвээ та тэр хүүхдэд огт тэрийг идүүлж байгаагүй бол тэр хүүхэд яг тэрийг идэхгүй байдлаар сурчдаг учраас. Тийм учраас аль болох хүүхдийг бор хоолнд оруулах одоо тэр 6 сараас 2 нас хүртэлх цаг хугацаа шүү дээ. 1.5 сартай байх, тэр 1 нас 5 сартай байх. Тэр хугацаануудад аль болох олон төрлийн шин тэжээлэг тийм хоолнууд өгөх ёстой. За тэгээд ээжүүд бас энэ зүйлийг харах ёстой. Шим тэжээлэг хоол өгнө гэчээд одоо чинь амтгүй эсвэл эвгүй амттай. Эсвэл нөгөө нэг насанд хүрэгчдийн одоо хоол шиг тийм амттай хоолнууд өгвөл хүүхд маань тэрэнд ингэ чигшдэг, идэхгүй тийм байдал үүсдэг. Тэгэхээр хүүхдэд маш таарамжтай амттай тийм хоолыг хэрвээ бэлтгэж өгж явах юм бол хүүхд маань маш олон төрлийн хүнс иддэг, шим тэжээлэг хоол хүнс иддэг ийм илүү тийм хоолтын зөв дадал зуршилтай хүүхдүүд бол гарч ирнэ. За эдгээр зүйлүүд нь юутай холбоотой гэхээр өөрөө тэр хүүхд маань ингээ байн өсөж байгаа. Тэгэхээр тэр тухайн үед бол хүүхдэд тэр бага насны хүүхд бол ерөөсө хоолол шин юм байна шүү дээ. Өдөр болгон тэр ээжийн өгж байгаа хоол гэдэг бол тэр хүүхдэд энэ танин мэдхүү бүрдүүлж байгаа. Тэгэхээр тэр хүүхд бол тэнцэнээс амт мэдэрч जैन, үнэр мэдэрч जैन, өнгө мэдэрч जैन, таашаал мэдэрч जैन, тэ өөрөө байрж үзэж जैन. Ингээ мэдэрхүү ирэх. Тэгэхээр зэрэг тэр бол өөрөө тархинд нь ингэж мэдээлэл болж очдог. Тийм учраас мэдээлэл болж очихороо зэрэг тэр тархинд нь өөрөө бас дадал зуршлын тэр эрхлээс болж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол 5-аас өмнөх насны хүүхд бол хүний насан туршийн одоо дадал зуршлын 70 гаруй хувь нь лөө тухайн үед авсан зүйлтэй шууд холбоотой тэр бол ингэж үлдсэн байдаа гэдэг нь өөрөө тухайн үед бие механизмын амтны хамгийн гол нь тархины тэр нөгөө мэдээллийн одоо тэр торлогуудын юуны үүсэлттэй холбоотой байдаг учраас энэ бор хоолнд оруулж байгаа энэ цаг мөч гэдэг бол ээжүүдийн үед маш хариуцлагатай байх хэвээр. За ингээд бидний цаг нэлээд явсан байна. Би одоо нэг зүйлийг бас заашгүй хэлээд лайва дуусгая гэж бодож байна. Энэ юу гэхээр за тэгээ шим тэжээлэг хоол юу өгөх вэ гэхээр зэрэг л одоо та бүхэн одоо яг яах юм бол гэж ингээд бодож байгаа хэл та. Тэгэхээр зэрэг эдгэрийг хэрэг хүсэх юм бол дараа нь ингээд бид нэр та бүхэнд ингээд шим тэжээл гэж юу вэ гэж тайлбарлаад байгаа бол хамгийн сая та бүхэн одоо ус гэдэг зүйлийг ойлгоцсон маш. Тэгэхээр хүүхдэд усаа уулгахад эхлэндээ хүүхдэд аль болох тийм нөгөө pH-ийн сайхан тийм сул шүлтлэг юм уу сармг орчин бүрдүүлсэн усыг уулгадаг юм. За тэгээ хэрвээ та хүүхдэд хамгийн түрүүнд л чихрээр хамгийн түрүүнд одоо ундаагаар ингээд хэрвээ тэр хүүхдэд тэр амтны мэдрэмж өгсөн байх юм бол хүүхэд тэр юм руугаа л ингээд яваад идэх. Тэгэхээр хүүхдэд хамгийн түрүүнд ямар амтанд одоо оруулах вэ гэдэг нь ээж юм бол хувьд бол маш хариуцлагатай зүйл байх хэвээр. За нэг зүйлийг хүсэж чинь шим тэжээл гэдэг дээр би нэг зүйлийг тайлбарлая гэж бодож. Одоо хүмүүсийн ийм маргаантай зүйл байгаа юм байна. Одоо би за нэг ингэж тайлбарлая гэж бодож байна. За та нэг өдөр бантан өглөө хүүхдэд бантан өглөө. За бантанг бас зарим үед ингэж ярьж байна. Тэр цагаан гурил гидсэнд нь очоо наалт чинь муу зуу гэдэг нэг ийм зүйл бас яваадах шиг байна. Тэр ийм юм бол байхгүй. Цагаан гурил бол яг уу тэр одоо бидний улаан буудаа шүү дээ. Улаан буудаа бол яг уу ерөөсө бусад нөгөө одоо бусад хөхтрэний гурил мөрөл гэдэг энэ бүхэл бүрийн гурил мөрлийг гурилуудынхаа хажууд одоо тэр нэг эслэгийн агуулмж зарим нэг витамины агуулмжуудаараа л доошоо орчод байгаа ингээд жоохон багасчаад байгаа болохоос биш зүгээр л бидний одоо сайхан нэг төрлийн хүнс. Тэгэхээр юугаараа буруу болчиход байна. Тэгэхээр тэр гидсэнд очоо наалтчдаг, элдв хангаан болдог, бантуу өгж болохгүй гэдэг ойлголт бол хэзээч тийм байхгүй шүү гэдгийг би өөр хариуцлагатаар хэлье гэж бодож байна. За юу нь болохоо болж байна гэхээр та бүхэн ингэ бодоо. За нэг ийм хэмжээний жижигхэн мах. За хүүхдтэй ингэ бантын хийж өгж байгаа одоо юунууд хүмүүсийн юм зөндөөч харж байна, амьдрал дээр хажуудч байж байна. За тийм ингэ нэг ийм жижигхэн мах нэг усан тгээ буцлаглаа. Тэнгуутаа тэрийгэ шүүж авчаад тэр чинь бараг л үндсэндээ ус гэсэн үг шүү дээ. Хэдхэн минут буцлагчаад. За тэгээд тэрэн дээрээ нөгөө гурилаа ингээ өрөөд өчөж. Тэгэхээр энэ бол үндсэндээ усан дотор гурил зурцантай л за адилхан гэж арай хэлж болохгүй иймэрхүү. Тэгээд дараагийн нөгөө хоол нь юу болж ийнэ гэхээр зэрэг нөгөө хүүхдийн будаа өгч байгаа. Манайхан чи тэрийг л каш гэж ойлгож байгаа. Тэрийг хүүхдэд өгөх хоол юм шиг ойлгоцсон. Каша, манная каша. Тэгэхээр зэрэг үндсэндээ юу яваад ийнэ вэхээр улаан буудаа л яваад ийнэ гэсэн үг. Яг л тэр манная каша гэдэг чи өөрөө юу юм? Улаан буудаан гурилын тийм нунтаглаагүй жоохон үр байдлаар хийчихсэн л нэг улаан буудаа л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр зэрэг өглөөд нь улаан буудаа өгчөөл
өдөр нь улаан буудаа өгчөөл орой нахад улаан буудаа өгöd байгаа байхгүй. Үрсэн чинь нэр төрлийн хувьд хоолных нь нэр төрлөн солигдоод байна л да. Хүүхдийн будаа өгж гэн, бантуу өгж гэн, гурилтай шүл өгж гэн. Хоолны нэр бол солигдсон. Харин тэр хоолыг хийж байгаа бүтээгдэхүүн солигдсон үгүй л үгүй. Улаан буудаа. За тэгээд та нарын нөгөө одоо болохгүйгээ ойлгоод байгаа цаан гурил явцсан байна. Тэгэхээр зэрэг та бүхэн энэ мэд байдлаар хүүхдийн хоолны шимт хижээлдээ гойд анхаарах хэрэгтэй. Ядахтаа хүүхдийнхээ хоолыг бэлтгэхдээ ясны шүлэн дээр бэлтгэж өгдөг. Одоо бантангаа ясны шүлэн дээр бэлтгэж өгдөг. За бантангаа тэгээд янз бүрийн ногоонуудаар баяжуулж өгдөг. За тэр бантан болон зутган янз бүрийн тэр шингэн хоолуудаа ногооны шүлэнд бэлтгэж өгдөг. Ингээ янз бүрийн хоолны ийм суур технологийн асуудлууд бол байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол шимт хижээлийн асуудал байна. Тэгэхээр зэрэг нөгөө олон төрлийн хүнсээр хооллох ёстой гэдгээ өөрөө ингээд нэрийн сольсноороо ингээд юу ячаад байна гэж ойлгоод байгаа нь өөрийг өрөөсгөл байгаа. Тэгээ бид нар ер нь бол яг уу бас ингээл интернет рүү ороод үтгэхэд одоо баяжуулсан бантан ингээл зөндөө технологиуд ингээд байж ш. Тэгэхээр зэрэг тэрийг хамгийн гол нь ээж нар маань хийж сураад энэ бол хийхэд бас их амархан асуудалгүй. Тэгээ ясны шүл бэлдээд ингээд ясны шүл бэлдээ эсвэл махны шүлж байж болно ш. Махны шүл бэлдээд тэрэндээ нөгөө хоолнуудаа хийж өгчөөл шимт хижээлийн хувьд нөгөө иймхэн мах буцлагчаад нөгөөдгөө шүүж авчаад дээр нь гурил хийгээд өгсөнтэй бол газар тэнгэр шиг ийм шимт хижээлийн ялгаатай ийм зүйлүүд болж байгаа байхгүй. За тэгээ энэ мэт маягаар бид нэр хүүхдээ хоолоо яаж одоо чанаржуулах вэ гэдэг асуудлыг бол яжинда. Тэгээ хүүхдтэй их тийм эвгүй амттай зүйлийг идүүлэх юм бол хүүхд маань дараа нь тэр зүйлээ идэхгүй гэд ингээд дургуцаад эндээсээ болол нөх хүүхдийн дадал зуршил буруу өсчих гээд идэг. Хүүхд чи хэрвээ та үнэхээр аятайхан зүйл өгөх гээд идэл хүүхд чи идэхгүй байгаад байгаа юм бол нэгдүгээр хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаар хүүхдүүдэд тэгж шаардаад дэлгүүгээр хэсэг хугацаа өнгөрсний дараагаар хэд хоног өнгөрсний дараагаар ахаад нөгөө зүйлээ бэлтгэж өгч болно. Тэр бэлтгэж өгж байгаа зүйл чинь бас хүүхд чинь тийм хоол бол амттай байх хэрэгтэй ер нь. Тэгээд амт бас муутай байх юм бол хүүхэд идэхгүй гэдэг ахс тохиолдол байдаг. Тэгээд ер нь бол хүүхдээ юунд эхэлж амт оруулж тэр амтны мэдрэмжийг яаж эхлүүлэх вэ гэдэг дээр л ээж аавууд бол маш анхаарах хэрэгтэй юм. Тэгээд усуулгаж сурах хэрэгтэй. Одоо усуудаггүй хүүхдүүд байна. Нөгөө ундаагаа л ууж ивэл ус. Тэгэхээр тэр ундаа уун гэдэг бол асар тэр хүчлэг зүйлсүүдийг тэгж байн гуун гэдэг бол хүүхдийн биед бол яавч одоо эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг та бүхэн минь маш сайн ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн ярилцлага одоо энэ удаагийн лайв бид ингээд дуусгая гэж бодож байна. Тэгээд сая ярьсан зүйлүүдийг та бүхэн бодоорой. Одоо өөрөө хүүхдүүдэд бэлдэж өгж байгаа хоолнуудаас бодож үзээрэй. Хүнсний бүтээгдэхүүний асар их нэр төрлүүд байна. Одоо Монголд ч юм бол одоо маш олон төрлийн будаанууд байна, гурилууд байна. Гэтэл тэнцэнээс та бүхэн ганцхан л улаан буудаан ил сонгож авч ингэж өгөөд байгаа нь өөрөө тэр маань. Тэгэхээр ганцхан мааны каш бол ганцхан хүүхдэд өгөх ёстой хоол бол биш шүү дээ. Энд чи янз бүрийн будаануудыг ашиглаад хоолыг бол хүүхдүүдэд янз бүрийн байдлаар бол хийж өгч болно. За ингээд энэ удаагийн сэдвээ ингээд дуусгая. Хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол бид нар дараагийн ярилцлагаараа хүүхдийн хоолны тухай ихэд үргэлжлүүлж болно. За мөн тэр ходоодны шарахтай хүмүүс зориулсан гэдэг энэ янз бүрийн өвчнүүдийн үеийн хоолтыг бас нэлээд асуугаад байна. Тэгээ бид нар энэ лайвыг угаасаа энэ пэйж хуудсыг удаан хугацаанд хөтлөн явуулна гэж бодож байгаа учраас ингээд дараагаа асуудлуудыг хийгээд байна. Тэгэхээр ходоодны өвчин, за ходоод тэр дундаа энэ хеликобактер, за тэгэл биеийн жим барих, ишлэг тохируулах гэдэг зөндөө олон зүйлсүүдийг бид нар ярих шаардлагатай. Харин бид нэр юун төрөнд эхлээд энэ хүүхдийн хоолны асуултыг ярих хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээ ер нь бол цаашдаа энэ чипс ер нь яагаад болдгүй? Одоо энэ хүмүүсийн нэг маргаантай сэдвүүд шүү дээ. Хүүхдээ энийг ч өгч болно, тэрийг ч өгч болно. За энийг идүүлэхээр буруу, тэрийг одоо тэр үедээ дороож идүүлж болохгүй гээл ингээл бүр ингээл янз янзын юмнууд яваад байгаа учраас энэ дээр бүр тэр бүрчлээ ингээл ямар ч байсан нэг ихний ойлголтууд өгч зүйлүүдийг өгөөдөө яа гэж бодож байгаа. Ингээд та бүхэн хүүхдтэй маш сайн анхаарал хандуулаарай. Хүүхд болгоно эрүүл сарвал иргэн болгож өсгөж хүмүүжүүлэх чинь амжилт хүсье. Баярлалаа.